За бүгдээрэнд нь орой минь төргий. Сая техникийн алдаа гараад тасалдчихлаа. Тэгээд одоо шинээр эхэллээ уучлаарай. Тэгээд Facebook-ийн дагагч нар маань надад олон санал ирүүлд юм аа. Өдөртөө бараг 300-400 заримдаа 1000 гаруй хүн бичдэг. Тэгээд би тэрийг бас нэг багцлаад зарим яриаггүй сэдвийг чухал гэсэн олон хүний санаа зовоож байгаа ийм асуудлууд дээр бас тэдний санаа бодол үгийг ингээд дамжуулж хэлж байгаа юм аа. За ингээд хоёр зүйлийг одоо чухалчилж хэлж өгсөө. Тэрийг ярьж өгөөч ээ. Төр одоо засгийн эрхэнд байгаа хүмүүст мэдэгдээч гэж ингэж хэлж байна. За нэгдүгээрт энэ хөл хорой гэдэг юм болооч ээ. Энэ хөл хоройноос чинь болж олон хүн орлогогүй одоо олон бизнес тасарч байна. Хүмүүс улам ядуурч байна. Тэгээ энэ хөл хоройноос болж маш олон хүмүүсийн ажил амьдрал, маш олон гэр бүл хүнд байдалд орсон байна шүү. Хүмүүс орлогогүй болохоор бизнесүүч бас явхаа болсон. За ийм болохоор одоо эцэстээ нийт эдийн засаг бол ингээд уналтанд орсон. Энийг одоо засгийн газар одоо хийж байна. Эдийн засгаа унгаах асуудыг ингээ хийгээд байгаад ард иргэд бухимдж байна. Дээр нэмээд нөхөн олгор өгөхгүй байгаа. Энд бол одоо ард иргэд маш их бухимдалтай байна. Энийг бас хэлж дамжуулж өгөөч гэсэн. За тэгээ 23 цагаас хойш хөл хорой тогтоож байгаа нь бас хүмүүсийг гайхуулж байна л дээ. Хүмүүс нь гайхаад. Энэ ковидын вирус гэдэг чинь одоо шүн болохоор гарч яваад идэм үү? Яхаараа ингээ шүн хөл хорой тавиад идэм бэ? Өдөр болохоор тэр ковидын вирус нь ингээд ерөөсөө хүнд одоо тусдгүй юм шиг бүх юм чөлөөтэй шахуу байгаа мөртрөө шүн ингээд тэргүй хүн нэг шүн явдггүй байхад ийм хөл хорой тогтоогоод байгааг бас хүмүүс сайн ойлгохгүй байна л да. Тэгэхээр шөнийн 23 цагаас өглөөний 6 цаг хүртэл хөл хорой тогтооно гэдэг бол энэ бол одоо нэг их тийм Монгол шиг юм газар хийгээд байх зүйл биш гэж байна шүү. За нөгөө талаар маш олон хүмүүс одоо гадаадаас ирсэн байна. Тэгээ гадаадаас ирсэн хүмүүс, гадны хүмүүс саяхнаас эхлээд 7 хоног нөгөө тусгаарлалтын байранд байгаа юм байна. Гэтэл тэр шийдвэр гарахаас өмнө ирсэн хүмүүсийг одоо бас 10 хоног байлгаад байгаа юм байна л да. Нэгэнт л шийдвэр гарсан болвол ерөөсөө тэр бүх хүмүүсийг тэр 7 хоногт одоо багтаагаад тусгаарлалтын дуусгаад гаргах хэрэгтэй шүү дээ. Шийдвэр нь гарцсан мөртлөө тэр шийдвэрээс хойш ирсэн хүмүүсийг бас ингээд тэр 10 хоногоор нь байлгаад байгаа нь бол маш олон хүмүүсийн дургуутслыг төрүүлж байгаа юм байна. Олон хүмүүс бичиж байна шүү дээ. Ямар нь 7 хоноод, ямар нь 10 хоноод байгаа юм бэ? 3 хоногч гэсэн тэнд байхад бас хүмүүст хайран байна шүү дээ. Хүний амьдралын 3 хоногийг ингээд нэг жижигхэн байшин дотор хорж энэ шийдвэр нь гарцсан. Дараа нь ирсэн хүмүүс 7 хоноод гарчдаг. Гэтэл нөгөө байж байгаа хүмүүс нь 10 хоног байж идэг. Ийм байж таарахгүй шүү дээ. Ийм холион бантан байж болохгүй шүү дээ. Энийг одоо маш олон хүн надад бичиж байна. Ялангуяа одоо гадаадд байгаа хүмүүс, гадаадаас ирсэн хүмүүс, ирэх гэж байгаа хүмүүс энэ одоо юу болоод байгаа юм бэ? Зарим маань ингээд 10 хоноод байдаг. Зарим нь 7 хоноод гарч идэг. Энэ төр засгийн шийдвэр чинь холион бантан болчихжээ. За одоо бүр өмнөхийг ярих юм бол өмнө нь 21 хоног хордог байсан шүү дээ. Тэгээ одоо 21 хоног бүтэн сар хүмүүсийг нэг байран дотор хориод тэр хүмүүс чинь маш их мөнгө төлж эндээ ирнэ. Тэгээ дээр нь 21 хоногийн мөнгө төлнө. Тэгээ тэр нь 10 хоног болсон. Арай гэж. Тэг 10 хоног болсон нь одоо 7 хоног болсон. Тэгсэн мөртрөө тэр одоо ирчихсэн байгаа хүмүүсээ 7 хоног одоо хөл хоройнд байна, тусгаарлалтанд байна гэсэн мөртрөө зарим хүмүүс шийдвэл одоо тэр шийдвэр гарахаас нэг хэд хоногийн өмнө ирчихсэн хүмүүс нь ингээд 10 хоног тэр байранд тусгаарлагдчихэ. Тэгэхээр олон хүмүүсийн хүсэл бол юу гэхээр
7 хоноод гарья. 3 хоногийнхоо мөнгийг авъя. Та нар ч одоо энэ зочид буудлын лоббинд орчихсон юм уу? Яагаад энэ хүмүүсийг энд ингээд одоо шал дэмий хориод баахан мөнгө төгрөгийг аваад хохироогоод байгаа юм бэ? Энийгээ болооч гэдэг ийм зүйлийг бол маш олон дагагч маань, гадаадд байгаа хүмүүс, гадаадаас ирсэн хүмүүс, тусгаарлалтанд байгаа хүмүүс хэлж ярьж шүүмжилж гэн шүү. Төр засгаа та нар энийг одоо болооч. Ийм мунхаг юм байж болохгүй. Ер нь одоо хууль ч юм уу журам гарах юм бол ер нь одоо би хуулийг яриа л да. Хууль бол дандаа одоо юу яадаг штэ. Хэрвээ хөнгөрүүлсэн болох юм бол тэрийг одоо хөнгөрсний одоо нөгөө хүндээ авч хэрэгэлдэг штэ. Хууль бас эргэж үйлчилдэггүй штэ. Энэ төр засгийн удирдлагч чинь хуулиа мэддэггүй юм байна. Хүний эрхээ мэддэггүй юм байна. Ард иргэдээ яаж зовж зүдэрч байгааг мэддэггүй. Би бол 21 хоног тусгаарлалтанд байсан шүү дээ. Одоо ингээд 7 хоног тусгаарладаг болчлаа. Би 14 хоног бүхэл бүтэн хагас сар илүү тэнд одоо байранд хоригдож мөнгөө төлсөн байгаа. Зөвхөн би ч биш. Манай гэр бүл тэр чигээрээ бүгдээрээ 5 хүн. За тэгэл манай одоо найз нөхөд хамаатан садан одоо өчнөөн олон монголчууд хэдэн 10 мянгаараа энэ төрийн дарангуйлал, энэ мунхаг, тэнэг бодлого, энэ шийдвэрт одоо дарлагдаж зовж штэ. Тийм учраас би төр засгийг энэ хөл хорой гэдэг юм а болооч. Энэ 7 хоног гэсэн болвол тэр 7 хоногоороо байгаач. Ягаад зарим нь ингээд 10 хоног байлгаад байгаа юм бэ? Энэ буруу зөрүү шийдвэр гаргасан өмнө нь гаргасан хүмүүстэй хариуцлага тооцооч. Тэр олон хонсон хүмүүст одоо шийдвэл би 14 хоног илүү хий хонсныхоо тэр мөнгө төгрөг одоо хохирол нөхөн одгоороо авмаар байна. Бусад хүмүүс ч гэсэн тэрийг авах хэрэгтэй шүү дээ. Одоо яах гэж бид нарыг ингэж 21 хоног байлгасан юм бэ? За тийм учраас одоо энэ төр засгийг зөв зүйтэй мэрэгэн шийдвэр гаргаж чадахгүй юм байна. Бүх гаргаж байгаа шийдвэр нь одоо холион бантан одоо ямар ч одоо утга учиргүй зүгээр л хий сүржигэнсэн, хаасан, боосон, ажил хийж үзэгдсэн. Тэгээд ард иргэдийн тархийг угаасан нэг баахан худлаа мэдээлэл цацаал байдаг. Монгол хүн энэ ковидд чинь төсвөртэй нь одоо бүр батлагдлаа. Хэд дахин 100 хэдэн мянга сая дахин батлагдчихлаа. Эмч хүний хувьд би энийг бол хангалттай хэлж гээ. Тийм учраас энэ хөл хорой гэсэн энэ юм а болооч. Энэ тэнэг мунхаг энэ шийдвэрээ эргэж харж зөв зүйтэй болгож засаж шийдвэрлээсэ гэж хүсэж байна.